Улсын хурал дахь намын бүлгүүдийн онцлог сэдвэнд эд сайдыг огцруулах уу, ажилуулах уу гэдэг асуудал байлаа. Ардчилсан намын зүгээс эд сайдуудыг энэ 7 хоногийн дотор огцруулахгүй бол бүлгийн дарга цогт гэрэл өөрийн албан болонктер ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг цуглуулж эхлэхээ мэдгдлээ. За харин олонхын бүлгийн зүгээс бүхэл бүтэн улсад 15 хүнийг ажилуулах цэлэн олдохгүй л гэсэн агуулгаар эсрэг тайлбар өглөө. Ардчилсан намын зүгээс дэд сайдуудыг огцруулах шаардлага ерөнхий сайдад хөрвүүлэх үеэр намрын чуулгандаа багтааж шийдвэрлэх хугацаа тавьсан байдаг. Тэгвэл өнөөдөр шаардлага наривчилж энэ 7 хоногийн дотор дэд сайдуудыг чөлөөлөх шаардлагыг танилцууллаа. Хэрвээ ерөнхий сайдын зүгээс 7 хоногийн дотор тодорхой шийдвэр гаргахгүй бол огцруулах бичгийг эхлүүлэхээ мэрэгдсэн юм а. Энэ 7 хоногт Монгол Улсын засгийн газраас их хурлаас олонхоос дэд сайдын асуудлаа буцаанд татахгүй бол засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина. Тэр тусмаа 32-оор өргөн барихыг магадгүй өнөөдөр гүйцэж чинь. За түүнчлэн эх оны төсөвт дэд сайдарт олгох цалингийн төсөв батлагдаагүй гэдгийг онцлсан юм. Харин Монгол Ардын намын бүлгийн зүгээс дэд сайд нарыг ажилуулах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ. 2026 оны Монгол Улсын төсвийн тухай хуулинд дэд сайд гэдэг оронтоо байхгүй, дэд сайд гэдэг хүн болоод тэрийг дагсан цалин хангамжтай холбоотой төсөв мөнгө тавигдаагүй. 26 оны төсөв дэд сайд гэж байхгүй шүү. Бүхэл бүтэн тусгаар тогтсон улс орон байнд 15 хүнийг тавих ёстой газар нь тавиад зүтгүүлээд энэ салбаруудын ажлын өрөөгөөжийг бид дээшлүүлэх ёстой. Өнөөдөр бид парламентын засаглалтай улс орон 7 хоногийн 2 өдөр улсын их хурлын нэгдсэн чуулган 2 өдөр байнгын хороонууд хуралдаж байна. Засгийн газар 1 өдөр хуралдаж байна. Энэ засгийн газрын гишүүд үндсэндээ 7 хоногийн 4 өдөр энэ төрийн ордонд үндсэндээ байгаад байгаа юм аа. За түүнчлэн засгийн газар дээр ардчилсан намын шаардлагын хүрээнд үндсэн чиглүүргийн яам буюу гадаад харилцаа, эдийн засгийн хөгжил, хууль зүйн дотоод хэрэг, сангийн яамдуудын дэд сайдуудтай үлдээж бусад яамдуудыг дэд сайдгүй болгох асуудал яригджээ. Гэхдээ одоогоор эцэслэн шийдэгдээгүй юм. Мөн намрын чуулган завсарлахаас өмнө засгийн газрын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж ирэхээр болсон байна.